Энэ манай сургалтын төвөөс гаргаж байгаа нөгөө study planner гэсэн юм дэвтэр байдаг байхгүй юу? Тэгээ энийг би нөгөө нэг хүүхдүүдийг төлөвлөгч болоосай. Тэгээд ийм цагийн менежмент гаргадаг болоосай гэдэг үгнээс хийсэн. Тэгээ бас энийг ингээд өгөөд нэг өөрийгөө дүгнүүлмээр байна. За баярлалаа. Гоё болж юу, муухай болж юу, энэ дээр юу нэммээрээ ингээд би ийм гоё нөгөө нэг фидбек авмаар байгаа шүү. Ямар гоё юм. Аха. Яг солонгос жоохон юутай форматтай байна. Тийм ээ нөө. Тийм ээ. Аха. Нөгөө нэг ийм 10 минут дандаа юу яа, цэгцэлдэг болъё гэдэг тиймэрхүү юмнуудыг өөрөхдөө нэлээд оруулаад. Ер нь жоохон нөгөө нэг солонгос уур амьсгалыг нэлээх нөгөө нэг шингээхийг хичээсэн. Солонгос хүмүүс ямар амар нөгөө хичээл хийдэг вэ? Нөгөө цаг магаа бичдэг хэсэг нь хүртэл шүү дээ. Таймер тавьж байгаа л хичээл хийдэг шүү дээ. Тийм. Энийг жоохон бас байна. Баярлаа. Та намайг хүргээд өгөх юм. Бид хүүхдийг зүгээр л хаалга хүртэл дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд өгье гэсэн үгнээс эхэлдэг. Хүмүүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. Яасан бэ нөө? Хашаа явах уу? Хаашаа үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэрмүүчид бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүг чих заах. Нихөө. Хороо болохоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөтлөөд буцаад ирэх итгэл юм. Хүмүүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй. Амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд өгье подкаст. За тэгээд энэ удаагийн зочноор бид Эрдэнэ Сувд гэдэг одоо энэ гайхалтай бүсгүйг, энэ гайхалтай багшийг урьж авчирсан байна. За ингээд хоёулаа гоё өөрийгөө танилцуулаад эхлэе те. За намайг Эрдэнэ Сувд гэдэг. За Хасу Creative гэдэг хүүхдийн бүтээлч хөгжлийн төв. Хамтран үүсгэн байгуулагч. Тэгээ манайх одоо үйл ажиллагаагаа явуулаад 5-6 жил болж байгаа мó. Тэгээд Six Thinking Hats гэдэг олон улсын сэтгэлгээний хөтөлбөр байдаг. Тэрний Монгол дахь аль биесны төв. Тэгээд сургагч багш нартай. Тэгээд сэтгэлгээний хичээл гэхлээр одоо жоохон Монголд бол одоо шинээр л орж ирж байна л да. Энэ хичээлийг одоо сүүлийн 2 жил яг хүүхдүүдтээрээ заагаад тэгэхээр бүтээлч болон шүүн тунгаах сэтгэлийг хослуулад хүүхдүүдтэй зааж байгаа 6 малгай арга гэдэг ийм хичээл орж байгаа. 6 малгай арга гэдэг нь дэлхийд бол ер нь алдартай. Бид нар одоо ингээл Google дээр л үзүүлтэй Six Thinking Hats гэж үзэх юм бол бизнесийн байгууллагууд насанд хүрэгчд гэдэг авдаг. Бид нар болохоор 7-аас 11, 12-аас 16 гэсэн насныханд яг сэтгэлгээний цогц системтэй хөтөлбөр орж байгаа. Ийм үйл ажиллагаа хийгээд ингээ явж байгаа юм байна. Тэгээд би бас яг сувдаагчтай яаж таарсан гэхлээр mind mapping гэдэг. Тэгээ бүтээлч сэтгэлгээ хэрхэн одоо гоё өдөөж хөө гэдэг сургалтуудаар нь яг уулзж исэн. Тэгэхээр яг энэ талаар уулзахад яг бүтээлч гэдэг үг надаа энэ хүнтэй бас ингээд учруулуудаа гэж боддог байхгүй юу. Тэгэхээр хоёулаа яг тэр тал дээрээ ажиллаад яг яаж ажиллахаар болвоо. Тэг би яг тэрийг сонсож байхдаа вау ямар олон зүйл хийгээвэ гэд бас ингээд бодож исэн. Тэрийг хитэл юу хийжсэн бэ гэж юу? Тэрийг хитэл яг өмнөөс нь авах тийм. Тийм. Тэгээд бүтээлч байдал, бүтээлч сэтгэлгээтэй учрахаасаа өмнө одоо хүүхдүүд магадгүй ингээд заахаас өмнө насан турш таахаасаа өмнө зөндөө олон зүйл хийжсэн. Тийм мэдээж ирэх тэгэл бид нар чинь ингээд би юу хийх стан балаа гэл нэг иймэрхүү crisis хүн болгоно л ирдэг тий. Тэгээ яг тэрийгээ хийгээд явж байхад миний хүсээд мэдмээрсэн зүйл чинь бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байдал юм биш үү? Би энийг судлах үнэхээр дуртай юм биш үү? Энийний талаар хүмүүст ярьж өгөх амар дуртай юм биш үү? Гэдгээ ингээд олж мэдсэн. Тэгээд тэр хугацаа хүртэл би чи одоо ингээд та бүхний одоо өдөр тутамдаа хэрэгжилж байгаа CEO төгсгөр бууз одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажилладаг байсан CEO-д. CEO төсөл манай Монголд орж ирэх одоо хөгжүүлэлтийн төслийн багт нь ажиллаж байсан. Тэгээд нэг 2.5 3.5 жил ерөнхийдөө ажилласан. Тэгээд яг энэ үед ажиллаж байхдаа ерөнхийдөө нэрээ бүтээл санаа гаргана гэж яг яад юм бол
яаж ер нь санаа хүнээс гараад байгаа юм бол гэдэг те. Тэгээд зарим хүмүүсийн санаа нь бүтээлч биш, зарим хүмүүсийн санаа нь бүтээлч. Яагаад ийм ялгаа үсээд байгаа юм бэ? Зарим хүн бүр ингээ санаа гаргах дурггүй ч юм уу те. Яагаад иймэрхүү зүйл ер нь байгаад байгаа юм бол гэдэг ийм бодол ийм надад ийм асуулт ингээ төрсэн байсан. Тухайн үед тийм. Тэгэл ингээл тэрийг айгүй их боддог байсан. Тэгэл зарим нэг хүмүүсээс айгүй гоё магтаал те. Сувтаач айгүй бүтээлчтэй ингээ гоё ингээ санаа гаргадаг гэж тэгдэг. Тэгээ би тэрийг надаас яг яаж гараад байгааг нэг сайн мэдэхгүй байгаа байхгүй те. Шинжлэх ухаанч байдлаар ерөөсөө мэдэхгүй. Тийм. Тэгээд магистрийн зэрэгээ хийхээр Солонгос улс руу явж исэн. Тэгээд яг тухайн үед ковид гараад яг ковид юу юм бэ? Тийм, ковидын би бүр нөгөө нэг чартер нислэгээр нисчихсэн. Аахгүй Монголоос тийм Солонгос руу чартер нислэгээр баг анхны чартер нислэгүүдийн нэгтэн явж исэн. Тэгээд явхаад тэнд чинь Солонгостоос хөл орой нилээн чанга болцсон байсан. Тийм. Тэгээд азтай. Юу азтайсан гэхээр надад маш их цаг байсан. Хичээлдээ онлайнаар сурахын хажуугаар яг өөрийнхөө энэ надад нэг үүссэн асуулт байгаа шүү дээ. Нэг асуултынхаа л хариултыг олмоор байгаадсан. Тэгээ энэний талаар маш их судалсан. Бүтээл сэтгэлгээ гэж яг юу юм, санаа яаж төрдیں۔ Тэгээ ер нь сэтгэлгээ гэж яг юу юм, бүтээлч чадвар, бүтээлч сэтгэлгээ хоёр юугаараа ялгаатай. Энийг судлах маш их боломж надад үүссэн цаг гарцсан. Тэгээд нөгөө нэг магистрийн зэрэгээ хийж байгаа болохоор хүн чинь нөгөө нэг бас юм ингээ сайн research хийж чаддаг ийм чадварт суралцж байгаа байхгүй. Тэгээд тэрийг түшиглээд тэгээд нөгөө нэг сургуулиуд дээр маань library те номын сан тэгээд нөгөө судалгааны ажлууд унших бүх юмнууд нь үнэгүй, үнэлбэргүй сайн судалгааны ажлууд унших боломжтойсэн. Тэгэж уншаад гэд асуултаа хариулдаг болж байгаа хгүй. Миний хайж исэн яг энэ байсан юм биш те. Би те бүтээлч сэтгэлээ гэдэг чинь хөгжүүлж болдсон биш те. Тэ одоо магадгүй зарим хүмүүс нь би угаасаа бүтээлч биш юм чинь гэдэг те. Тэгэхэд энийг хөгжүүлэхэд нь тусалж болох юм байна гэдэг иймэрхүү юмнуудыг судлаад гэхдээ энэ судалгаанд донд хамгийн ингээд нөгөө нэг чухал одоо өөрийн мэдэж авсан зүйл бага наснд бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвар хамгийн өндөр байдаг, хамгийн чухал. Тэгээ бид нар нас явахын хэрээр тэр ингээд багасдаг гэсэн иймэрхүү зүйлүүдийг уншаад тэгээд тэгвэл би хүүхдүүдийг те бага наснд нь бүтээлч чадварыг нь одоо хамгаалах хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ хасуу creative ерөнхийдөө гэсэн байгуулчихсан. Вау. Яг тийм байна. Би нөгөө нэг тэнд очиж сургалтын дээр суусан чинь нэг амар гоё асуулт орж ирсэн. Та нар яг багада ямар тоглоомоор тоглодог байсан бэ гэж ингэсэн чинь хүүшээ энэ асуултыг би бүр авч байгаагүй юм биш үү? Тэгтээ тэр асуултыг авсан чинь надад амар яад ч юм амар тийм аз жаргалтай. Амар гоё хариулмаар санагддаг ийм гоё асуулт байсан тийм би бүр вау энэ асуултаар нэгэн асуултаараас хүмүүсийг ийм гоё өдөөж өгд юм биш үү? Дурсамж руу навж чаяад тэндээс нь өөрөө сэтэлжүүлээд ингээ юм асуудаг энэ ямар гоё асуултыг гэж бодоод би одоо энэ дээрээс хаяа хүүхдүүдээс яг тэрийг асууд. Та нар яг юугаар тоглодог гэсэн? Тийм яаж тоглодог гэсэн бэ? Энэ айгүй гоё юм байлээ тийм би тэрэн дээр өөр дээрээ туршиж үзэнгуудаа вау би ингэж байгаа юм чи энэ хүүхдүүд бас ингэх хэрэгтэй юм байна. Тэр өстө гоё яасан шүү. Тийм тэгээд нөгөө нэг хүүхдийнхаа сургалтаа хийгээд явж исэн чинь насанд хүрэгч ингээд насан туршидтын сургалт байгаа юу? Эцэг эхчүүд маань сургалт асуугаад ирсэн байхгүй. Тэгэхээр нэрээ why not яагаад хийж болохгүй гэж гээл хаяа нэг хах сайн бүтэн сайн нэг цаг гарангуут яг тэрэн дээрээ л зарлцдаг. Тийм. Тэгэж зарлаад тэнгууд нөгөө нэг бүртгүүлсэн хүмүүстэйгээл хамт ингээд сургалтаа хийгээд явцдаг. Тэгээд ингээл яг бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх боломжтой ингийн шүү, тгий шүү. За оюуны зураглал ингэдэм аа гэдэг нэг эхний байдлын хичээлүүд л орж амжиж байгаа шүү дээ. Тэгээд оронгууд яг нөгөө нэг сүулдэ нөгөө манад удаан хугацаанд хүүхдээ өгж байгаа эцэг эхчүүд маань багшаа яг бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байдлаа ингээ хөгжүүлж болох юм байна. Гэхдээ би яг юун дээрээ бүтээлч юм бэ гэдэг ийм асуултууд ирж эхэлсэн байхгүй. Тэгээд би яг юун дээр бүтээлч гэдгээ олох нь амар чухал байна гэд тэ. Тэгвэл тэр одоо эгчнэр ах нар л шүү дээ тэ. Нилээ ингээд ажил хэрэгэнд тогтцсон тэ хүүхдүүд нь том болчихсон тийм хүмүүс байгаадсан. Тэгээд нэрээ бид нар чинь яг бүтээлч чадвар өөрийнхөө юун дээр бүтээлч байдаг гэдгээ мэдтгүй юм биш тэ. Тэгээ би ч гэсэн мдээгүй тэрийгээ олох гэж айгүйх явсан. Тэгээд одоо яг ингээл улс суртай шинжлэх ухаанч байдлаар энийг ингээ баг зэргээр олоод магадгүй ингээд одоо ингээ асууж байгаа асуултууд яг магадгүй багтаа юугаар тоглодог байсан, яаж тоглодог байсан, айлд гэрдэгтэй одоо тий ямар өөргийг гүйцэтгэдэг байсан. Энэ бидний бүтээлч байдалтай маш юм чухал холбоотой байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө хинч хараагүй байхад эцэг эхчүүд нь чи ингэж тоглох ёстой шүү, тэ багш ингэж даалгавар өгөөгүй байхад хүүхд өөрөө тэрийг нөгөө удирдах хийж
Энэ бүхнийг харахаар ингээд зохион байгуулалт үед нар Надад шууд тийг тэгж санагдаж байна тий. тий. Юм зохион байгуул галаа хүмүүсийг удирдах тий ингэх. Тэгээ бас магадгүй нөгөө нэг өөрөө заавал бүтээх сонирхолтой. Гараараа тий. Өөрийнхөө хэрэгтэй байгаа юмнууд ингээд бүтээдэг. Тийм. Тэр төрлийн хүмүүс юм шиг байна тий. Мэдээж яриг тэгэл энэ ч одоо сэтгэл зүйч нараад бүр нилээн гүн ярьж шүү. Гүн ярьж өгөн тий. Энийг яагаад одоо тэгдэг байсан. Гэхдээ яг хуу иймэрхүү төрлийн асуултуудаар яг ингээд гарч ирэх тийм боломжтой. Тэгээ энийг айгуу дуртай хийдэг байхгүй. Аз жаргалтайгаар хийдэг байхгүй. Одоо манай одоо тий яг ингээ харахаар зарим нэгэн хүмүүс тэгдэг байхгүй. Олон жил хараагүй жагийн тарахаараа. Яа энэ аслан ба чиний нүднээс нүдний чинь галц цог нь юусаа алга болох байгаад байна. Чи яаж энэ бүхнийг ингээ авч яваад байна? Чи одоо ч гэсэн ингээ нүдэнд чинь галц цог ассан хэвээр аваад байх ямар сони ингээ бүр ингэж асуудаг хүмүүс байгаа юм. Тэгэхээр би яг өөрийнхөө нөгөө нэг аз жаргалтай байдаг үе дээрээ байгаа юм байна шүү дээ. Яг тэр ажиллаа гэдэг. Тийм. Өөрийнхөө одоо юун дээр бүтээлч байж чаддаг. Тэ тэрийгээ олоод хийчихлээр хүн амьдрал амар гоё аз жаргалтай. Тийм тэгэл яг нөө сургалтын дээр бас ингээд сууж байгаа хүмүүс маань магадгүй ингээд бидний ийм асуултууд ингээд байд юм шиг байна тий. Яаж аз жаргалтай байх уу? Яаж өндөр бүтээмжтэй байх уу? Амжилттай байх уу? Тий. Тэгээд иймэрхүү нөгөө нэг асуултуудын ер нь одоо гүнлүү нь орвол яг юун дээр бүтээлч байд юм бэ? Тэрийгээ хийвэл хүн аз жаргалтай байх гэдэг байгаа. Тэрийгээ хийвэл хүн өндөр бүтээмжтэй байх гэдэг байгаа. Тэ ажилдаа түүрдэхгүй юм чинь өөрийнхөө дуртай юм хийж байгаа ш тий. А гэтэл ингээл бид нар нөө ажил дээрээ урам зориггүй байдаг, аз жаргалгүй байдаг хүмүүсийг мэднэ тий. Тэгээ тэр хүмүүс хүчээр заавал хилүүлээд хийгээд идэг тий. Тэгэхээр чи ингээл нэг ийм асуудал байгаа. Дотроосоо яг хүсэж байгаа юм биш. Эсвэл өөрөө тэрийгээ таниагүй тий. Тэгээд нөгөө нэг өөрөө ингээ бүтээлч юун дээр бүтээлч байхын таньж мэдж амжаагүй байгаад байгаа учраас иймэрхүү асуудлууд тэнгууд одоо бид нар нөгөө нэг бүтэмжтэй байх гээл зөндөө ингээ юмнууд уншаал ингээ хийх гэдэг. Гэтэ юун дээр бүтэмжтэй байх юм бэ? Юугаа хийвэл хүн аз жаргалтай байх юм? Юуг хийвэл хүн амар гой бүтээлч шийдлүүдийг олж чадах юм? Гэдэг энэ асуултуудын хариулт буцаагаад нөгөө нэг би хин юм бэ гэдэг л ийм юмруу уул ирчээд байгаа байхгүй. Тийм байдлаас нь тэгэж ер нь тайлбарлаж өгөх дуртай. Тийм байна. Тийм. Хоёулангийнхаа одоо энэ нөө ярьж байгаа зүйлүүд одоо жишээлбэл азар би нэг иймтэй уучраад гэж аягүйх нөх хүмүүс аз ярддаг шүү дээ. Тэгээ би болохоор хүмүүсийг азанд битээ найдаасаа гэж боддог байхгүй. Тэгэхээр би нөгөө нэг энэ азанд найдахгүй байх энэ чадвар нөгөө бүтээлч чадвар юм болоо гэж бас боддیں۔ Хоёулын хувьд яг энэ азанд найдахгүй байхын тулд яг ямар чадвар нь илүү хөгжөөсэй гэж боддог вэ? Айгу бүнг үзье асуулт байна. Тийм би бас азанд найдах дурггүй. Тэгээ угаасаа нэг ийм үг гэдэг штэ. Аз бол хин бэлэн байгаа дээр ирдэг зүйл юм аа гэсэн тиймэрхүү. Тэгэхээр нөгөө нэг тэр болтол хин сайн хөдөлмөрсөн юм бэ? Тэ? Хин сайн давтаж юмнуудаа хийж исэн. Тэгээд нэг магадгүй хаалга онгойлгох боломж нь ирсэн. Тэрийг ингээл онгойлгоход тэр нэг боломж гараад хийцэн. Тэгээ тэрийг л аз гэдэг байгаа байхгүй. Тэгээ бүтээлч сэтгэлгээг ингээд судлаа, бүтээлч чадваруудыг ингээд судлаад явхлаар юу болдог вэ гэхээр заашгүй бүтээлч сэтгэгчдийг одоо ингээд агуу сэтгэгчдийг судалж таардаг. Тэгээ нөгөө нэг эрдэмтэд чинь ингээд нөгөө нэг энэ одоо хүн тэгсэн тий одоо Леонардо да Винчи бол ийм хүн байсан гэж дандаа л тэр түүхэн хүмүүстээр л юмнуудыг одоо үнэлждэг ерөнхийдөө гаргадаг. Тийм байсан учраас энэ хүмүүс ийм байсан юм байна гэдэг тий. Тэгээд одоо ер нь нэг дүгнэлтэнд хүрж байгаа нь бүтээлч чадвар гэдэг бол олон хувилбаруудыг ирж хайх процесс. Олон хувилбар чухал, процесс нь чухал. Тэгээд бүтээлч байх гад байна. Тэгээ бүтээлч байдлыг магадгүй бид нар аз гэж харах гад байна уу, амжилт гэж харах гад байна уу? Тийм байна. Тэгэхээр би бол азанд итгэдэггүй хөдөлмөрт Яг тийм байна. Хүн гэдэг чинь айгуу тийм сониуч амтнал юм байна л да. Тэгэл одоо бид нар хүүхд дөнгөж төрөөл орчлон ертөнцийг таних гал сониучрахж байгаа. Тэр эхний ээлжинд юугаар гарч байгаа вэ гэл асуултаар. Хүүхдүүд бид нарыг асуултаар заваадаг шүү дээ. Тэгээд тэр юм сониучрахж байгаа зүйл асуултуудаар дамжаад дэлхийг хорвоо ертөнцийг өөрийнхөө хорвоотой танилцж байгаа. Тэ? Тэгээд ингээд суралцж байгаа. Тэгээд магадгүй сургуульд ороод тэр асуултууд нь үргэлжилж байгаа. Тэгээд тэр хизээ нэгэн цагт одоо бид нарын байгаа орчин гэдэг юм уу те одоо бид нарт нөлөөлж байгаа хүмүүсээс болоод тийм юм сониучрахдаг зүйл маань багасаад байхгүй болоод тэр дуу хоолой магадгүй ингээд дотроо чимээг үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд бид нар нөгөө нэг альва зүйлийг ингээд сониучрахаа болчдөг. Магадгүй ингээд
ингээ асуучвал би мангар юм шиг санагдах юм болов. Магадгүй 10 жилийн хүүхдүүд те. Ингээд асууж намайг хүүхдүүд шоолох юм болов. Тэгээд өөрийнхөө юм нөгөө нэг сониучрах байгаа зүйлийн асуултынхаа хариултыг олохоо болчихж байгаа. Хайхаа болчихж байгаа. Тэгээд энэ цаашаагаа явсаар агаад нөгөө бүтээл зэтгэлгээ магадгүй нөгөө аз жаргалгүй сонголт. Одоо бидний хамгийн том сонголт бол мэрэгжил сонголт болох гэдэг тийм. Тэгэхээр энэ мэрэгжил сонголт дээрээ ирээд нөгөө нэг үнэхээр мэдж аммаанаага асуултынхаа хариултыг олох мэрэгжлээ сонгох гээд байна уу? Эсвэл магадгүй нэг багшийн сайн штэ, энэ дээр мундаг штэ, аав ээж нь энэ дээр байвал чи илүү их одоо нөгөө нэг мэдээж ирээдүйд баталгаатай байдлыг бид нар бодож байгаа. Тийм. Тэгэхээр тэрэн дээр нь түшгэлж ингээд байна уу гэд нилээн ингээ сайн хуцтай байх хэрэгтэй. Тэгээд одоо дэлхийн хамгийн сониуч хүн болоод түүхэндээ Леонардо да Винчи байсан юм байна. Тэгээд тэр хүн ингээ тэмдэглэл хөтэлдэг. Тэгээд тэмдэглэл дээр нь ерөөсөө зүгээр юу мэдмээр байгаа тэрийгээ ингээ асуултуудаа бичдэг. Асуултуудаа бичдэг тий. Тэгээд 13 мянган хуудас тэмдэглэл хөтэлсэн байдаг. Тэгээд тэр нь одоо ингээ хийх асуулт. Тий одоо яаж шувуу нисдэм бол гээд ингээ тэр асуултаасаа болоод шувуу нисэж байгааг ингээд судлаад өөрөө юм нэг нисэх төхөөрөмж зохион бүтээсэн тий. Хүүхэд яаж бүрэлддэм бол гэл ингээд судалсаар хагаад ерөнхийдөө тэр асуултуудынхаа хариултыг олсоор яваад тэгээд нөгөө нэг сониуч байдал чинь бүтээлч байдлын эхлэл байгаа байхгүй. Бид нөр өөрөө юунд сайн гэж бодоод байгаа тэр зүйлүүдийн эхлэл бидний багаас олгогдсон энэ сониуч байдал байгаад байгаа. Тэгэхээр тэрийг ингэж нөгөө нэг дуудлага гэх юм уу, дуу хоолой гэх юм уу, тэрийгээ маш сайн сонсох хэрэгтэй. Тэрийгээ тижээх хэрэгтэй. Тийм. Бид нэр тэр чинь ингээд нэг одоо хүмүүст таалагдах гад, нийгэмд таалагдах гад юм уу? Тэнгүүд тэр хүмүүсийн дуудлага нь магадгүй ингээд явах гад иж магадгүй байгаа. Өөрийнхөө тэр дуудлагыг сониуч байдлыг тэ юу юм болоо гэж цаг гаргаад судлах иймэрхүү юмд жоохон тэгэхээр энийг тижээх тэ тийм байна. Яг зөв. Одоо ингээд таны ярьдаг бас нэг аягүй гоё хэсэг байдаг штэ 7-оос 12 дугаар насны хүүхдүүдэд яг ийм 6 малгайны одоо аргачлал заана. Одоо энэ аргачлал нөгөө нэг сониуч занг тижигж гин үү? Тийм тэгээд судалгаануудыг уншаад явхлаар ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр 4-р ангийн огцом уналт гэдэг үзэгдэл болдог гэдэг. Тэгээд би нэг гадны судалгаануудыг л уншсан л та. Тэгэл мэдээж тэр бол маш олон хүүхдүүдийг хамарсан судалгаа байсан. Паул Торенс гэдэг. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр ямар асуудал үүссэн бэ гэхээр хүүхэд 4-р ангид ороод ирэхлээрээ бүтээлч байдал нь огцом унд юм байна. Тэгээ огцом унаад дэмжлэгтэй бол цаашаага дахиад хөгжиж болно гэж үзэж байгаа. Тэгээд би сая өөрийнхөө судалгааг хийсэн. Тэгээд Монгол хүүхдүүд дээр бас тийм үзэгдэл гарсан. Тэр нь 9 нас 10 насны үед. Тэгээ манай Монголд бас нэг 4-р анги гарсан. Тийм. Тэгээд яг үнэхээр унжт юм блэ. Би бүр ингээд тийм юм болно гэж юусоо бодоагүй. Бүтээлч баа шүүн тунгаах сэтгэлгээд одоо үнэлж байгаа тэгээ хөтөлбөрийнхаа үр дүнд. Тэгсэн чинь уналт гэдэг зүйл болдсон байна гэд. Тэгээд тэр бүр надад ингээд энэ угаасаа хүүхдтэй холбоотой одоо заавал нэг гадны гэдэлгүй яг л ийм 4-р ангид хүүхд ийм уналтанд ороод байна. Гэдэг ийм зүйл яагаад тэгээд хөгжүүлэх тэгвэл энийг дэмжих боломжтой юм бол яаж дэмжиж болох вэ гэдгийг одоо судалж байгаа шүү дээ. Тэгээд 7-аас 11 наснд хүүхд ийм уналтанд ирдэг учраас тэгээд бас хүүхдийн хувьд ийм сэтгэлгээ нь хөгжиж байгаа юм чухал үе. Тэгээд нөгөө нэг Жан Пиажегийн онлоор ч гэсэн энэ нөгөө нэг хүүхд яг энэ одоо үйл явдлыг юм тодорхойгоор ингэж нэг төсөөлж чадчих одоо юмнуудыг хийж байгаа энэ үе гэж байгаа. Тэгэхээр энэ дээр түшиглээд энэ бүтээлч сэтгэлгээ шүүн тунгаах сэтгэлгээг нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд ялангуяа 8, 9, 10 насны үед ингээд уналт нь ороод ирчихэж байгаа учраас энэ наснд нь ялангуяа дэмжих хэрэгтэй. Тэгэхээр дэмжиж явхлаар ерөнхийдөө бас ингээд одоо сайжруулалтууд харагдаж эхэлдэг. Гэхдээ одоо бүтээлч сэтгэлгээний хичээл дангаараа одоо 6 малгай хичээл дангаараа яг ингээд сэтгэлгээ хөгжүүлээд дагаагаас гадна ер нь бас ингээд эцэг эхчүүдтэй бас ярилцлага хийсэн туршилт судалгаагаа хийж хат. Ямар зүйл үүссэн бэ гэхээр хүүхэд юм бүтээлч итгэл гэдэг зүйл нэмэгддэм байна. Тэгээ яагаад вэ гэхээр бид нар ч гэсэн ингээд нөгөө сургалтын төв дээр ажигладаг байхгүй юу? Хүүхдүүдтэй ингээд нөгөө бүтээлч ажил хийдэг юм ингээд китүүд тараагаад өгчин хүүхдүүдтэй материал тараагаад өгчин. Манай нөгөө 5 6 наснууд бол шууд бараг задлаал ингээд юм хийгээл 7 8 наснууд ч хийдэг байхгүй. Яг 9 10 настай хүүхдүүд багшаа энийг явах уу? Эний дараа явах уу? Энэ зөв үү
гэдэг ийм асуулт руу шууд ордог. Тэгэхээр би уул нь бол ингээд юу л юу хийх боломжтой материал тараачаад байдаг. Хэдүүлээ ийм хийшүү гэж хэлчихэд байдаг. Тэнгүүд step by step instruction буюу алхам бүрээр ийм зааварчилгаа хүсдэг. Өөртөө ихтгэлгүй болсон байна уу? Тэгэхээр зөв байх хэрэгтэй. Би юмыг хийхдээ зөв байх хэрэгтэй. Би буруу юм хийж болохгүй. Энэ л ер нь амар том асуудал болж байгаа гэсэн үг тий. Тэгээ бид нэр хүүхд хичээл сургууль сураад эхлэхээр бид нэр нэг зөв хариулттай байх хэрэгтэй тий. Алдаж болохгүй байгаад байдаг. Гэдгийг энэ зөндөл олон зүйлээс хамаардаг л да. Гэтэ сургууль энэ нийгэмшилтэй холбоотойгоор тэгээд бид нар буруу байхлаа нөх хүүхдүүдийгээ загнадаг шүү дээ. Чи яагаад алдцээ? Тэ яагаад энэ дээр алдаад байгаа юм? Би чамд энийг заасан биз дээ гэдэг ч юм. Тэгээд нөө нэг дүн нь муу гараад энэ ч юм уу. Энэ алдах, турших, нөө explore хийх боломжийг нь олохгүй зөв л байх хэрэгтэй. Тэ. Тэгээд буруу хийгээд байгаа алдаад байгаа хүүхдүүд загнуулаад шүү дээ. Дандаа ингээ хилдэг үсттэй ч юм уу тий. Ингээ дахин хилээд байхад ингээ алдаад идэв гэд иймэрхүү зүйлүүдээс болоод хүүхд нэг эрсдэл гаргахаа болно. Нөгөө нэг сониучрах жаа би алдчихвал би буруу байвал яах. Тэгээ багшаа энэний дараа би юу хийх гэдэг асуулт энэс гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энэс болоод хүүхдийн бүтээл сэтгэлгээ нь ерөнхийдөө ингэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ нас хүүхдийн бүтээл сэтгэл чухал. Бид нөгөө нэг алдах эрхийг нь олгоод дээрэс нь алдаанаасаа суралцах энэ боломжоор нь хүүхдүүдийг хангах хэрэгтэй. Энэ нас бол тийм 7-аас 11 нас айгуу чухал гэж ерөнхийдөө яриад байгаа юм. Бүтээлч байдал авьяас хоёр хоорондоо ямар ялгаатай вэ? Ижилхэн гэж үзэж болох уу? Авьяастай холбоод үзэхлээр авьяас чинь бид нэг төрөлхийн тий нэг хүүхэд ингээд авьяастай төрцөн гэж ингээд бодох гээд байдаг. Тэгээд сүүлийн үеийн одоо шинжлэх ухаануудаар авьяас гэдэг зүйлийг чинь ингээд хүүхэд ч юм уу хүн гээд хөдөлмөрлөлтөөр оруулж авд юм байна. Тэгээд энэ цаашаагаа судлах юм бол ингээд бидний тархины эсүүд хоорондоо холбоод myelination буюу myelin гэдэг ингээд бодис ургаад ороож байгаа. Тэгээд тэр ороолт гүн байх тусмаа одоо хүн илүү одоо тэр авьяастай гэж яриад байгаа бидний ойлголт тахгүй төгөлдөр хуурыг маш сайн алдаагүй дардаг хийлэн гэдэг магадгүй сагсан бөмбөг тоглолтог бол айгүй гоё оновчтой шиддэг ч юм уу. Тэр юунаас хамаарч байгаа юм гэхэлэр тэр ороолт сайн ороогдсон байна уу зузаан байна уу гэдгээс ерөнхийдөө болж байгаа. Тэр ороолт өөрөө хийгдэх гэж тарих одоо тэр ороолтыг хийхийн тулд те маш их хөдөлмөрлөх давталт хэрэгтэй байдаг. Deep practice гэж ярьдаг. Тэгэд энийг бид нэр яг төгөлдөр хуур айгүй мундаг тоглоод байгаа хүүхдийг авьяастай тэгснэ энэ магадгүй бүтээлч гэж яриад байгаа тийм. Тэгэхээр энэ ойлголтуудыг бид нэр хүүхд юун дээр бүтээлж байгаа даа гэхээр буцаагаал би нөгөө хөдөлмөрлөлт рүүгээл хөдөлмөрлөх олон удаа давтах тэгжиж нөгөө өөрөөс нь гоё аянууд гарч байгаа тийм. Олон удаагийн одоо practice хийсний дараа тэгмээ магадгүй нөгөө нэг ороолт тархинд ба нөгөө ороолтууд хийцсэн учраас маш сайн хийцсэн учраас нөгөө хүүхд алтгаа болоод байгаа. Илүү юм смут ингээ аянууд дараад байгаа зураг нь гоё болоод байгаа гэдэг ч юм уу. Тэгээд энэ давталтыг хийж явах хооронд би миний арга барил бусдаас ялгарах юм нь энэ юм биш үү? Өөрийгөө олж. Нөгөө нэг дуу хоолой бидний яриад байдаг тийм магадгүй бүтээлч байдал гэж ойлгож байна. Тэрийг олж байгаа. Тихгүйгээр дуу хоолойгоо олох боломжгүй. Тийм хөдөлмөрлөлт байхгүйгээр. Тэгэхээр магадгүй одоо бид нэр ингээл нөгөө судалж байгаа мундаг сууднууд гэл ингээд маш багасаа Моцарт бол тийм ингээл баг 3 4 наснаасаа ингээл их чигээ аавыгаа хараад төгөлдөр хурж дарж сурсан гэл дандаа л тийм байдаг. Тэгэл тэрэндээ маш гүн гүнзгий орцсон тэрийгээ давтаал хийгээл өдөрт маш олон цагийг гэж давтаж өнгөрүүлж байгаа. Тэр нэг 99% нөгөө хөдөлмөр авьяас гэдэг чинь энэ дээр гарч ирж байна. Тэрэндээ бол 100% санал нийлдэг. Тийм бид нар хүүхдийн яг онцлог байдлууд өөр байхгүй. Бид нар бүгд өөр тэр өөр зүйлийгээ олж мэдэж авчаад тэрэндээ нөгөө 99%-ийнхаа хөдөлмөрлөлтийг хийчихвэл давталтыг хийчихвэл тэр бидний яриад байгаа нөгөө авьяастай хүүхэд нөгөө бүтээлч хүмүүс л төрөх гээд байгаа гэсэн. Тарих гэдэг одоо энэ эрхтэн ямар нэгэн тийм насжилтгүйгээр бид нар өөрсдөө зайлшгүй ингээд бид нараас ингэдэг штеп нөгөө хөгшөрч нөгөө нэг өгөхгүй хөшөрч өгдөг гэж ингээ ярьдагтай ажлын тарихны бас энэ эрхтний талаар бас хоёлаа тийм судалгаанууд бас хийсэн байгаа юу. Яг
тархины шинжлэх ухаан чинь бол нэлээд гүнзгий. Би бол бүтээл сэтгэлгээтэйгээ ерөнхийдөө холбож судалж уншдаг. Тэгээ магадгүй сэтгэлгээтэй тий. Тэгэхээр яг уу мэдээж төрсэн цагаас эхлээд нэг 5 нас хүртэл хүүхдийн тархины хамгийн ингээд одоо ихэнх дийлэнх хөгжил нь явагддсан маа гэдэг юм тий. Тэр яг ингээд тархичин одоо тэр синапсис центр гэдээ яриад байгаа тийм мэдрэлийн эсүүд нь одоо гарч байгаа гэх юм уу одоо сайн хөгжиж байгаа үеүүд нь байгаад байгаа. Тэгээд тархины одоо тэр нөгөө хөгжил нь бол явагдчихж байгаа ерөнхий дийлэнх юм. Тэгсний дараагаар одоо бидний яриад байгаа нөгөө нэг суралцгуутай холбоотой юмнууд ингээ яригадаад байгаа тий. Гэтэ суралцгуутай холбоотойс ингээд асуултууд эцэгчүүд ирүүлж байгаа. Тэр нь би бол хариулмаар байгаа нь төрхөөсөө ахуулаад хүүхд суралцж байгаа. Суралцж байгаа үеуд нь л өөр байна. Тэр үеүүдэд нь тохирох юм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр 7-оос 11, 12 гэдэг онцлоод байгаа нь сэтгэлгээнийх нь яг чухал үе байгаа. Сэтгэлгээний чухал үе. Тэгээ магадгүй одоо яг сургуулийн өмнөх нас гэж ярьж байгаа тийм цэцэрлэгийн насн дээр хүүхд яаж байгаа орчлон харваг айгүй сайн таньж мэдээд юм сурж байгаа. Тэгээд энийг асуултаар дамжуулж хамгийн сайн хийж байгаа. Магадгүй энэ юу вэ гэдэг гэсэн асуулт энэ яагаад ингэдэг яагаад тэгээд маш ингээ хурдтай юмнуудыг ойлгоод ингээ холболтуудыг хийгээд сураад яваад байгаа. Маш одоо тэр хүчтэй хурдан байгаа гэсэн. Тэгээд тэрийг хийгээд хүүхд маш сайн суралцаад тэгсний дараагаар сэтгэлгээ чинь юм нэг абстракт зүйлүүд те тэнгүүтээ одоо нөгөө туршилтууд байдаг л та энэ аяганд хийцэн энэ ус ийм нарийнхан өндөр аяганд ус хийгээд энэ хоёр тэнцүү байгаад байгааг л хүүхд ингээ ойлгож эхэлж байгаа л энэ үе болж байгаа те тэгээд юм бодоод ингээд юм гаргаад байгаа юм байна гэдэг энэ зүйлүүдийг энэ хүүхдүүд тэгээд магадгүй одоо бүр цаашлал нөгөө мэдрэмжээ хүүхд бодцсон гэдэг. Тэр мэдрэмж бол зөвхөн нэг төрлийн бодол нь чи сэтгэл хөдлөлөө хуваалцж байгаа. Тэгээд өөр талуудаас нь бид нэр ингэж боддог шүү гэдгийг л ингээд багаас нь ячхлаар хүүхдний заавал мэдрэмжээ ингээд өвөөлгөж одоо юу гэдэг мэдрэмжэндээ хөтлөгдөж юмнууд хийхээ багасгаж эхэлж байгаа. Тэгэхээр эмгцэгцтэй, ийм системтэйгээр бодох энэ чухал үе гэж нэрлээд байгаа нь энэ. Тэгээд тэрэндээ багасаа сурчих юм бол дараагийн одоо өсвөр нас гэдэг юм уу ийм наснуудад энийгээ хяналтайгаар бас бодолтойгоор ингэж хийхэд төлөвшүүлж суулгаж өгч байгаа. Тэгээд тархины хөгжил ярихлаар угаасаа маш том сэдв. Гэхдээ бид нар энийг юу гэж харуул зүгээр вэ гэхлээр нөгөө нэг эцэг эхчүүд айгүй их юм бас заах гээд байгаа нь бас заримдаа асуудал болох гэдэг шиг байгаа юм. Тэрний үе гэхлээр сургуулийн өмнөх наснд цэцэрлэгийн наснд уншиж тоо бодож бичиж сурах ч юм уу энэ айгуу чухал болоод байна. Тэгэхээр тэр насанд аль болох уул нь тоглоом тийм тоглоомын аргаар хүүхд суралцаад нөгөө унаж алдаад туршилтуудыг өөрөө хийж үзээд тэгээд дараагийнхаа үе рүү ормоор итэл одоо нөгөө тоглох нас нь хэтэрхий яц бага болж байгаа ажиглагдаж байна. Хүүхдийн тоглох нас маш бага болж байна. Одоо сүүлийн үед юу яригдж байгаа вэ гэхээр lifetime kindergarten гэдэг ч юм уу. Уул нь бол бид нэр ингэсэн юм байна. Одоо цэцэрлэг бол баг хамгийн гоё invention гэж аахгүй хамгийн гайхалтай чухал одоо нээлт зохион бүтээлт байсан. Тэгээд сургууль гэдэг ингээд цаашаа явчихж байгаа. Ийм цэцэрлэгийн ийм орчин шиг бид нэр алдаад, туршаад, бүтээдэг гараараа юмнуудыг өөрийнхөө хиймээр байгаа зүйлүүдийг бүтээдэг. Энэ орчин магадгүй одоо 10 жил ерөнхий боловсролын их сургууль, магадгүй их сургууль. Тэгээд насан туршдаа бид нэр ийм одоо суралцгуугаар явбал ийм арга замаар явбал бид нэр айгүй гоё бүтээлч байх гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл яасан бэ гэхээр одоо баг эсэргээрээ цэцэрлэгийн насыг нь бүр ингэж бага болгоод нөгөө нэг сургууль тий нөгөө нэг хөөрхөн гарыг ингээд ядрааж юм бичүүлээ хідэн ууд бичүүлээ зовоогоо тий гэтэл зураг зураад тэр гарын жижиг болчихсон хөгжиж байна. Тий тэгээ магадгүй гоё үлгэрийн номнууд хамтдаа уншиж өгөөд нөгөө тархин сайн хөгжиж байна. Нөгөө хорвоо ертөнцтэй гоё танилцсан. Гэтэл бэлэг цараад гэдэг ч юм уу гарын хөдөлгөөн нь багасаад гээд ийм зөндөө олон одоо хүчин зүйлүүд тархины хөгжилд нөлөөлж байгаа. Нөгөө талаараа эцэгчүүдийн шунал юм байна шүү дээ тийм. Манай хөлт илүү болох хэвээр. Тийм. Тэгээд ер нь бол одоо бага наснд нь сургуулийн өмнөх наснд аль болох хүүхдийг сайн тоглуулад туршиж үзээд тий
одоо тэгээ гадаа тоглоомын талбай гэж бүр том асуудал биднэрт үүсчээ дээ. Тийм болохоор хөдөлгөөнтэй, тоглоомтой. Тэгээд нөгөө нэг хүүхэд насыг нь хулгайлж байгаа зүйл дэлгэцийг нь аль болох багасгаад гээд бид нэр өөрт шигээ ингээ хараад амарчлаад хүүхдийг айгүй хурдан том хүн болгох гэдэг байгаа байхгүй юу. Нөгөө нь сууд сургана гээд сууд сурах гэж нөгөө эцэг эхчүүд сургалтууд айгүй хасан манахаас. Сууд сурах гэсэн. Гэтэл тэг ингээ хөдөлгөөнөөр юм сурдаг хүүхдүүд байдаг байхгүй. Тэгээд тиймэрхүү маш олон хүчин зүйлүүд байгаа. Тэгэхээр хүүхдийг маш сайн ажиглах хэрэгтэй, харах хэрэгтэй, юунд дуртай байгаа. Хүүхд насыг нь өөртөө бид нар алахгүй байх боломж одоо юм нь тэр тоглоулах эрхчлөөг нь тоглоомын хураачдаг гээл манай эцэг эхчүүд бас тийдэг. Тийм байна. Нөгөө талаараа дэлгэцгээд ийм хоёр том юм байгаад байна даа л гэж ерөнхийдөө харсан. Тийм байна. Би одоо ингээл яг хөө миний ингээд уулзж байгаа хүмүүс дундаас айл эзэний бас ингээл 30 гарцсан хэрнээ өөрийгөө олоогүй хүмүүс бас байж лээ л да. Би ингээл харахаар энэ хүн ч өөрийгөө арай олоогүй юм байна да гэдэг бодол төрдөг байхгүй яалч арга байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс одоо яг энэ аргачлалаар яваагүй хүмүүс үү? Ямар алдаа гарсан болохоор одоо юм байгаа вэ? Эсвэл одоо энэ хүмүүс дээр одооноос ахуулаад өөрсдөө ингэж таньж мэдээд яс нэг ч юм уу тийм боломж нь ерөн хэрэг юм бол. Маш олон хүчин зүйлүүдээс л угаасаа нөлөөлж байгаа. Тэгээд бид нар чинь орчноосоо айгүй их суралцж байгаа. Харж байгаа эргэн тойронд байгаа хүмүүсээсээ суралцж байгаа. Тэгээд багш эцэг их нөгөө биднэрт нөлөөлдөг хамгийн чухал хүмүүс бол багш сургууль хүмүүжүүлэгч нар. Тэгээд эцэг эхчүүд байна тий. Тэгээд яг тийм чухал юм шийдвэр гаргах сонголтууд хийх үедэр магадгүй эцэг эхчүүд нь байгаагүй ч гэдэг ийм хүмүүс бас байж болно. Тэгэхээр олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ энийг бид нэр одооноос өнөөдөр хүртэл би олж чадаагүй байна гэд гутрах биш тий. Өнөөдөр шууд эхлүүлээд өөрийгөө олъё, таны мэдээ юунд дуртай юм гэдгээ хийх боломжтой. Тэгээд яг нэг энээс л болд юм да гэд хариулчих бол жоохон хэцүү. Нөгөө талаараа өнөөдрөөс олох боломжтой шүү. Тийм. Их гэж хэлье. Өөртөө айгүй нээлттэй байх хэрэгтэй юм шүү дээ. Тийм. Тэгээд одоо бид нарт бас ингээ сайн суулгаж чадаагүй нэг маш чухал чадвар гэх юм уу? Тэмдэглэл хөтөл. Тэмдэглэл хөтөлснөөрөө би өөрийнхөө дуу хоолойг сонсох, мэдрэх боломж үүсэж байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө хүүхдүүдээр бас бид нар тэмдэглээ сайн хөтлүүлж чадаагүй, өөртөө алдаг оног хөтөлсөн ч юм уу тийм. Тэгэхээр зүгээр тарих толгоонд маань ямар бодлоод байгаад байгаа би юу зовоогоод байгаа тийм. Гэт өөрийгөө олж чадаагүй гэд хэрвээ мэдчихээл зүгээр л бичих хэрэгтэй өдөр алхам. Тэгээд ингээ биччихэл нэг юм давтамжтай л гарч ирээд байх болов тий. Нэг юм бис энийг л ингээгүй тэрийг л ингээгүй гэл тий. Тэгээд би бас нэг юм нэг дасгал ажлын дэвтэр бас нэг хийж үзсэн. Тэгээд тэрийг бас хүмүүстэй ингээд ажиллуулад тэгээд тэрэн дээр бол ингээд асуултдаг хамгийн ихний дасгал ажил нь та ингээд мэдмээр байгаа өөрийнхөө сониучрах байгаа 20-25 асуултыг бичээрэй. Хийж үзмээр байгаа гэх. Тэгээд тэрийг яаж байгаа одоо юу гэдэг хийж үзмээр ингээд нэг л амьдарч байгаа юм чи та энийг хийж үзнэ гэсэн тийм юм биш. Ингээд бүр энэ сониучрахад би энэний л учрыг нэг олчмоор байна гэд тэгэж бичээд үзэхлээр ингээд хооронд нь нэг холбоосууд харагддаг. Тэгээд хүмүүсийн асуултууд ингээд байдаг л та. Тэгэхээр зарим нь бол ингээд яг одоо learning буюу юм суралцах тухай ингээд нөгөө нэг сониучрахч боддог хүмүүс, зарим нь хүмүүсийн харилцаануудыг ингэж боддог хүмүүс. Гэт ингээд шаал өөр. Тэгээд тэрийг хүн шууд за та ер нь нэг ийм төрлийн хүн байна да гэд хэлэх ер нь бол бас хэцүү. Тийм байна. Би бол шууд хүмүүстийг ингэж хэлэхлээр бас айдаг байхгүй тий. Эргэн тойронд чинь багш нар бас миний хүү бас ийм л хүн болно да гэд ингээд тахлаа. Энэ бол амар том эрсдэл. Энийг хүн дотооддоо өөрөө л ер нь бас мэдж байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэрийг ингээд бид нэр нууцсан олон жил амьдарсан байвал тий. Шууд ингээд хэлэх гэдэг бол айгүй эрсдэлтэй. Тийм учраас бас мэрэгжил сонголт дээр зөвлөх мөнгөлөг болсон нилээ. Чангаж шүү эрсдэлтэй. Одоо ингээл нийгэм өөр болж байна те. Тэгээ одоо бүр өөр боллоо. Одоо ингээл OpenAI гараад ирлээ. Химэл оюун ухаантай 90-100 эхэлж байна. Тэгээ энтэй холбоотой манай хүмүүс одоо бүтээж сэтгэлгээг яаж холбож ажиллах вэ? Энэ эсрэгээрээ тэрийг ингээд дарчих үедээ гэдэг ч юм уу нэг тийм айц надаас байна л да. Тэрэн дээр та яг яаж ажиллаж байгаа вэ? Одоо тийм нөгөө нэг химэл оюунтай холбоотойгоор бүх юм ингээл
Цаанаас боловсрол асуугаад пад гэж өгөөл. Тийм. Тэгэхээр бид нар энэ дээр юуг харах хэрэгтэй вэ гэхэлэр анх магадгүй ингээл интернет үүсч хөгжөөл те Google гэж гарч ирэхэд бас нэг айгу аюултай ачим шиг нэг ингээл те хүн болгон ингээд бүх хайсан юм гараад ирчтэй юм байна гэл те. Тэгээд энэ дэр гэхдээ сэтгэлгээний хувьд одоо том ялгаа байгаа. Бид нар бол мэдлэг зүгээр олж аваад байгаа маань өөрчлөгдөд байгааг л анзаарах хэрэгтэй. Бид нар Google-ээс хайдаг байсан. Энэ юу вэ гэж хайдаг байсныг тэгээд Google ингээд биднэрт аим илэрцээр л гаргаж ирдэг байсан. Одоо хиймэл оюун ухаан маань биднэрт энэ юу вэ гэж асуулаа. Магадгүй яагаад ингэж байгаа юм бэ гэж асуулаа. Тэр хайлтын системийн илүү боловсронгуй хувилбар байгааг харах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол мэдлэг болон мэдээллийг гаргаж ирж байгаа зүйл. Тэ бид аль альнаас нь бид нэр мэдлэг мэдээллийг авч болж байна. Гэхдээ бүтээлч байдал юм уу, бүтээлч сэтгэлгээ энэ бол өөр. Бид нар энэ чинь юм бүтээж байгаа тэр мэдлгүүд дээр тэр мэдээллүүдийг аваад нэг юм ингээ ремикс хийгээд ч юм уу те ингээд хальж утгаад тэгээд тэрнээсээ өөрийн гэсэн юмнуудыг гаргаж ирж байгаа. Өөрийн гэсэн юмыг бүтээж байгаа. Тийм учраас би сүүлийн үеийн контентууд дээрээс ингээд яагаад байгаа юм бүтээлч байх энэ зүйл дээр нь эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Нөх хиймэл оюун ухаан гарчлаа гэд бүх юм бэлэн болцсон гэж ойлгоод одоо ингээд те бараг л хиймэл оюун ухаан сурах, кодингийн сурах нь хамгийн чухал юм шиг бодоод байна. Гэтэл энд бэлэн мэдээллүүдийг магадгүй бид нэр одоо ингээд сая энд Google байна те энд одоо хиймэл оюун байна. Ийшээгээ багш биднэрт мэдээллийг зүгээр өгдөг гэсэн юм. Мэдээлэл өгöd байгаа. Тэнгүүд Google-с бид нараас мэдээллийг аваад байгаа. Хиймэл оюун ухаанаас мэдээллийг аваад байгаа. Тэгвэл асуулт. Энийг хэн боловсруулж ямар бүтээл хийх юм бэ? Юу болгож гаргах юм бэ? Тэгэхээр энэ буцаагаад бидний нөгөө бүтээл сэтгэлгээ магадгүй энэ боловсруулалт хийж байгаа энэ сэтгэлгээ яахгүй. Бид нар чинь энэ мэдээллүүдийг гоё шүүж тунгаагаад те өөрийн гэсэн юм болгож гаргаж байгаа, өөртөө хэрэгтэй юм болгож гаргаж байгаа. Энэ юм ажиллах одоо боловсруулалт хийх энэ процесс хүүхдүүдэд маань суух хэвээр энэ нь маань сэтгэлгээгээр хийгдэж байгаа. Энэ чухал процессыг бид нар алхасгаад тэгэд энэ мэдээллүүд дээрээ энэ гаргаж авсан хинээс авсан хамаагүй те хиймэл оюунаас авсан байна уу, Google-ээс авсан байна уу, багшаас авсан байна уу хамаагүй. Энэ бүгд нээлттэй болсон бид нар авсан. Эннээс юу боловсруулалт хийгээд өөрийн шинэ мэдлэгийг бүтээж байгаа. Өөрийн болгож гаргаж байгаа тий. Тэгвэл эний чинь би ингэчүүл ингэх юм байна гэдэг иймэрхүү зүйлүүд үсэх хэрэгтэй байгаад байгаа хгүй. Гэтэл буцаагаад нөгөө боловсролын систем рүү орвол бид энэ мэдээллийг шалгаад байхгүй. Чинь мэдээллийг зөв тогтоосон байна уу үгүй байна уу гэдэг. Энэ хиймэл оюун байсан ч хамаагүй, Google ч байсан хамаагүй, багш ч байсан хамаагүй ямар ч мэдээлэлүүд өгсөн. Тэгээ буцаад тэр мэдээллийг шалгачихж байгаа. Энэ мэдээлэлээ сайн чийжсэн байна уу үгүй байна уу ч юм уу те. Энийг тэр мэдээллээр юу хийж болох юм? Тэ. Ер нь бол одоо хамгийн одоо сайн одоо хүн суралцж байгаа зүйл бол хийж байгаа зүйлээ хамгийн сайн сурах гэдэг. Тэр байгаа зүйлүүдээр юу бүтээж, юу хийж болох юм бэ? Материал нь хоолоо хийгээд өөрөө эдэл гэж байгаа юм биш үү? Ерөөсөө тийм. Тэгэхээр энэ дээр чинь ямар материал ашиглах юм? Материал нь сайн, мууг нь яаж ялгах юм? Өөртөө эрэхтэй мэдээллүүдийг нь яаж авах юм? Гээл эн чинь дахиад нөгөө нэг тархинд бол боловсруулалт хийх гэдэг нь шүү дээ. Гэтэл тэрийг нь ерөөсөө асуухгүйгээр нөгөө мэдээлэл л зүгээр шалгах чаддаг байхгүй. Энэ яг манай Монголын одоо энэ боловсролын системийн одоо энэ удаж байгаа энэ одоо процесс юм уу? Эсвэл дэлхийн нийт дээрээ бүгдөө яг тэр тийш нэ. Зүгээр ингээд өгсөн мэдээллийн шалгадаг ийм шалгалтын систем, боловсролын систем байгаад байна уу? Энийг яг хуу дэлхий даяараа л ярьж байгаа. Тэгэл маш олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн тийм. Тэгээ магадгүй энэ бол шалгалт авдаг мөнгөний систем байна ч гэж ярьж байгаа шүү дээ. Хүүхдүүдийг одоо 12-оо төгсөх үед нь өнгөсөд байгаа энэ шалгалтууд магадгүй бид нар маш их IELTS хэлний оноонуудын шалгалт гээд ингээл их сургуулийн шалгалт ийм юмнаас ч үүсэж ийн одоо ийм мөнгө олох систем гэдэг ч юм уу тиймэрхүү байдлуудаас тайлбарлаж ярьж ийн янз бүрийн байдлаар тайлбарж ийн. Гэхдээ эцэстээ бол бид нар хүүхдүүдийгээ одоо тийм мэдээлэл цээжлүүлдэг биш тий. Тэр мэдээллийг өөртөө хэрэгтэй зүйл болгоод боловсруулад өөрийн гэсэн зүйлүүдийг бүтээдэг. Магадгүй юм төсөлд суурилсан хичээлүүд одоо ингээл шинжилэлүүд ингээл явагдаж байна л та. Тэгэхээр төсөлт хичээлүүд гэж явж байна те хичээлүүдийн интеграцчлал гэж бас явж байна. Тэгэхээр энэ яаж байгаа вэ? Нэг сурсан зүйл маань нөгөө салбартаас ингэж
ашиглагддаг юм биш үү? Тэгээ магадгүй бид нар одоо сурсан зүйлээрээ ингэж юм бүтээж болдсон биш үү? Тэрийг юм ашиглах хэрэглэх амьдралд хэрэгтэй ур чадвар гэдэг байгаа нь гол нь л тийм л болчихж байгаа. Тэгэхээр одоо нөгөө дэлхийн 2 дугаар дайны түүхийг хүүхдэд одоо яриад чийжлүүлээд байх биш үү? Юунаас болсон яасан ийсэн тэгээд ингээд тэр үед ямар бизнесүүд үүссэн ингээд ингээд ийм сонирхолтой болгоод төсөлт ажлууд болгоод мөнгөний талаарх ойлголтууд нь тэр хичээлүүд дээр очиж ойлгогдоод гэд ийм. Тэгэхээр энэ бол зөвхөн манай Монголд л үүсэж байгаа асуудал угаасаа биш, ердөөсөө биш, дэлхийд дахинд болж байгаа. Гэхдээ шинжилэлүүд хэдийнэ хийгдээд эхэлсэн. Яг ийм хөтөлбөрүүдээр тийм ийм төсөлд суурилсан хичээл, интеграцчлах хичээлүүд гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхдүүд ингээд юм бүтээснээр тэгээд магадгүй айгу том л асуудал та. Үнэлгээтэй холбоотой асуудлууд байгаа. Хүүхд бүтээлч байгааг үнэлнэ гэдэг чинь маш том. Тийм асуудал байдаг. Тийм зөв бурууг үнэлэх амар амархан шүү дээ. Зөв л зөв буруу бол байл тийм. Тийм байдаг учраас энэ үнэлгээний асуудал байгаа. Гэтэл одоо хүүхдийг бүтээлч тий өөрийнх нь дуртай сонирхолтой мэд бүтээдэг тийм хүн болгож одоо боловсруулах хэрэгтэй гэдэг дээр бол одоо ингээл маш их юм ахиц дэвшлүүд яваад л байгаа. Одоо хоёулангийн нөгөө нэг зааж байгаа 6 малгай арга Кембрижийн хөтөлбөрүүдэд байдаг уу? Эсвэл яг тэр тусдаа бас нэг юм програм хөтөлбөр үү? Одоо ер нь манай ингээд Кембрижийн хөтөлбөртэй маш олон сургуулиуд байгаа шүү дээ. Тэд нар бас энийг хэрэгжүүлдэг юм болов? Кембрижийн сургалттай хөтөлбөрт бол яг 16-ийн хайц албан ёсоор бол байдаггүй. Би яг гэхдээ яг нүүн сэтгэлгээний ямар хичээлүүд байдаг гэдгийг бас яг сайн хэлж мэдэхгүй Кембриж хөтөлбөр дээр. Зүгээр ийм нөгөө нэг сэтгэлгээний одоо ийм арга техник гэдэг юм арга одоо төвшингүүд те эдгээр зүйлийг хичээлүүд дээр дамжуулаад оруулсан байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө нэг хүүхдийн одоо хийж байгаа дасгал ажлууд дээр нь асуултаар дамжуулаад ямар төвшний асуултууд асуух вэ гэдэг байдлаар тэгэхээр тэр бол яг хичээлтэй холбоотойгоор хүүхд сэтгэн бодож байгаа ийм зүйл болж байгаа. Гэтэл 6 малгайн арга тэгээ Эдвард де Боно гэж хүний гаргасан энэ одоо арга техниктэй энэ дээр юу яригддаг вэ гэхээр сэтгэлгээний хичээл бол юм тустай байх ёстой маа гэсэн зүйл яригдтiin. Тэгээ бодоод үзэхлээр одоо би ингээд сүүлийн 2 жил яг энэ хичээл заа. Яалч ч тустай байсан үр дүнтэй юм байна гэдэг дээр бол тийм өдөр тутамд нөө амьдралд нь болж байгаа асуудлуудыг шийдвэр хичээлээр дамжуулахгүй. Хичээлийн гол агуулгуудаа хүүхдүүд ингээ авна. Гэтэл хажуугаар нь одоо бид нэр ингээл STEM хичээл гэж байдаг болцонтой ажиллахан thinking program байвал уулна айгүй сайн байгаа. Тэгснээрээ юу их вэ гэхээр бид нар өнөөдөр те амьдралд байнга асуудалд тулгарч байгаа. Сонголт хиймээр байгаа, бүтээлч шийдэл олмоор байгаа. Шийдэл гаргамаар байгаа байхгүй. Энийг яаж хийх юм? Сэтгэлгээний арга техникүүдээр дамжуулж юм. Тэгэд энийг одоо хичээлүүдээр дамжуулж хийхээр жоохон хичээлтэй холбоотой болчих гээд байна. Гэтэл яг амьдрал дээр үүсэж байгаа асуудал, өөрийнх нь тулгарч байгаа асуудлуудаар дамжуулаад хийхлээр маш үр дүнтэй байгаа. Тийм. Тэгэхээр энийг бол бүр боломжтой амар амбицтай гэхгүй. Болвол ингэмээр байгаа шүү дээ. Одоо сургуулиудын хөтөлбөрт нэмэлт ийм хөтөлбөрүүдээр дамжуулж хиймээр байгаа. Бид нараас яг сургуулиудтай хамтарч ажилладаг. Сургуулиуд нөгөө нэг extra curriculum activity гэдэг хичээлийн гадуурх юм хөтөлбөрүүд санал болгодог. Тэднэр дээр ажиллаж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд манай энэ дугуулan сургууль дээр авах боломжтой болоод хүүхдүүдийг ингэж хамтдуулж байгаа гэсэн. Би яг ингээд сонсоо ижсэн чи ёо энэ сургуулиудаар хараад бүр ямар гоё гэж бодож илаа. Маш сонирхолтой. Тэгээд эцэг эхчүүд надаа ингээд нөгөө нэг манах чинь бүртгэлээ аваад ингэнгүүт ингээд уцаар яриа л те. Энэ яг юу хийдин яадин ингээд сэтгэн ботхороо тоомоо бодоод идэм үү яадин ингээд бас тиймэрхүү асуултууд ирнэ. Тэгээд ингээд манай хүүхд сургалтанд суух дургу болсон явахгүй гинэ. Ганц удаага энэ суулгачиж болох уу гэх иймэрхүү асуултууд ирдэг. Би тэгэл бид нар бол ганц удаагийн туршилтын хичээл гэдэг юм байдаггүй. Шууд л ингээл бүтэн үйлчлэлт авч байгаа шүү дээ. Гэхдээ яг иймэрхүү тохиолдолд та зүгээр л нэг удаа суулгаад үзээ. Окей. Гэдэг юм яа. Тэгэл хүүхдүүд угаасаа их хичээл дуртай. Энэ амар тийм нөө хэцүү ч юм уу сонирхолгүй байна гэж бодсон. Энэ ерөөс сонирхолгүй биш. Яагаад сонирхолтой? Өөрийнх нь амьдрал тохиолж байгаа асуудлуудаар бид нар дандаа ярьдаг учраас. Эцэг эхчүүдтэйгээ яаж ярих юм, найзууд гэд ингээл иймэрхүү зүйлүүдийг ярьдаг учраас амар гой сонирхолтой. Хүүхдүүдийн амьдралд нь болж байгаа зүйл, өөрийнх нь танин мэдмээр байгаа зүйлүүдийг дасгал ажил болоод хамтдаа хийдэг учраас сонирхолтой. Тэгээд ерөөсөө одоо бол нэг ч хүүхэд эхний хичээлдээ суугаад
ааваа ээж би дахиад явахгүй гэдэг юм бол яг манай хүүхд явна гинэ гэж эцэг чивдэгдэг. Өстой гоё юм аа. Энэ хөтөлбөр ер нь ингээд олон тишээ дамжуулах зүгээр ингээл гэж би түрүүнээ сошиал бодоо суучлаа. Тэгэхээр ер нь боловсралтай ер нь ингээд нэлээд уух хэрэгтэй юм байна. Тэгээ яг энэ хүүхдүүд амьдрах ухааныг айгүй их эндээсээ би яг ингээд сурах юм байна шүү дээ. Ийм чи юу ч хийж болно, математикч, багштай ясна юу ч хийж болно. Зүгээр ингээд дэлгүүр дотор ажиллаа явж исэн ч болно. Гэхдээ хамгийн гол нь чи энийг өөртөө авцсан байх юм бол зүгээр нэг дэлгүүр дотор чи ажиллах бишээ. Тэр дэлгүүрийг ажиллах хүн олон шүү гэдэг. Ядаж наад захын нэг тийм одоо байр суурьтай болох юм байна л да гэж би бодоод байна. Хүүхдүүд нөгөө асуултыг шийддэг юу айгуу тийм ухаалаг болоо явж байгаа юм байна гэж ойлголоо. Асуудалтаа нүүр тулчаад би яах вэ гэж бодоод тэгээ магадгүй за энэ ингээ шидэгдчих байлгүй дээ. Бид нар ч гэсэн яг энэ хичээлийг авч үзээгүй, заалгаж үзээгүй л байсан шүү дээ. Тэгээ асуудлыг юу нь яаж шийдвэрлэх юм бэ гэдэг энэ зүйлээ бодглохлоор за нэг ингэж байгаа л болчих болгүй дээ. Тэгэл нэг эхний нэг бодсон юмараа л бид нар ингээ шийдчих гээд байдаг. Тэгээ нэг сургалтуудад эдэлдэг. Тэгээ эхний гаргаж байгаа шийдэл бол бүтээл шийдэл ерөөсөө биш шүү гэж байгаа тийм. Тэгээ хүүхдүүдтэй энийг айгуу сайн ойлгуулж байгаа юм. Тэгэхээр өдөр тутамд бид нар байнга асуудалтай нүүр тулгардаг, шийдэл гаргамаар байна, сонголт хиймээр байна. Тэгээ яг энэ зэг дээр ирэхэд хүүхдүүдээ 6 малгай гаргаа бодоорой шүү. Би 6 малгайгаараа эхлээд бодоод үзье гэдэг л энэ нөгөө нэг одоо зуршил шиг юмд л хүүхдүүдээ суулгах гад. Айгүй хэлдэг. Тэгээд ингээд нэг бодоод үзсэн цагт ингэж бодоогүй байхаасаа илүүтэй юм гоё шийдлүүд, сайн шийдлүүд гаргаж чадна. Юмыг олон талаас нь харж чадна. Эрсдлүүдийг бид нэр дүгнж чадна. Ийм арга техникүүдийгээ ингэж ашиглая шүү гэдгийг хүүхдүүдтэй ерөнхийдөө яаж байгаа. Тэгээд яалтчгүй бид нар бол ингээл цар хүрээгээ улам их олон хүүхдүүдийг ингэж зааж сургамаар байдаг. Тэгээд Эдвард де Боно гэдэг хүн маань номнууд дээр ингээд бичсэн байдаг. Энэ бол одоо яг заавал ингээд 16-ийн хайс биш л те сэтгэлгээний хичээлүүд те сэтгэлгээний хичээлүүдийг сургуулийн хөтөлбөрүүдэд ингээд оруулах хэрэгтэй. Thinking school болох хэрэгтэй гэдэг. Тэгээд олон оронд туршиж оруулсан юм лээ. За. Тэрний нэг нь Сингапур, Япон, Канада гэж хэлсэн баха. Ийм улсууд байсан. Тэгээ манайх энэ хөтөлбөрөө болохоор аль бис нэрхтэйгээр Азад харьяалагдаж явдаг учраас Сингапураас авдаг. Тэгээ Сингапур улс өөрөө одоо бүтээл сэтгэлгээ математикийн ур чадвараараа дэлхийд номер 1 байгаа PISA-гийн шалгалтаар. Вау. Тийм. Тэгээд Сингапураас энийг авдаг. Тэгээд Сингапур улс маань болохоор бодлогын төвшөнд юу гэж бичсэн байдаг вэ гэхлээр Thinking Nation одоо бодож сэтгэдэг улс орон, Thinking School бодож сэтгэдэг сургууль, Thinking одоо students те kids бодож сэтгэдэг. Тэгээ бодож сэтгэдэг хүүхэд чинь бодож сэтгэдэг одоо энэ сургуулийг бүтээгээд, community бүтээгээд тэгээд бодож сэтгэдэг ус олж ийна л. Тийм байна. За тэгэхээр энийг бол маш одоо нөгөө нэг өргөн хүрээгээр те магадгүй юм бодлохоор ч юм уу дэмжих юм шаардлагатай. Гэхдээ өнөөдрийн миний хийж чадах зүйлээ сургалтын төвөөрөө дамжуулаад хүүхдүүдтэй, эцэг эхчүүдтэйгээ л ажиллах боломжтой. Маш гоё ажил хийж байгаа юм байна. Тэгээд цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Бид хоёр яриад байвал яриад ахаар дуусааргүй тий. Бүр цаг нь яваад идэг. Дуусааргүй айгүй гоё яриануудыг өрнүүллээ гэж бодож байна. За тэгээд энэ яриануудыг цаашдаа ч гэсэн дахиад дараа жилдээ магадгүй ойлоо бүр амар өргөн үрэтэ ярьж ахыг өгөөсөхгүй. Тэгэхээр таны ажилд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За тэгээд манай подкастыг энэхүү подкастаар та нэгийг мэдэж авсан бол өшөөхийн нэгэнд нь хэрэгтэйхийн нэгэнд нь хүргээд өгөөрэй. Хүргээд өгье подкаст байлаа. Та намайг хүргээд өгөх юм. Бид хүүхдийг зүгээр л хаалх хүртэл дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд өгье гэсэн үгнээс эхэлдэг. Хүмүүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. За сайн байна уу? Ачаа явах уу? Хаяашаа үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэрмүүчид бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүг чих заах. Нөхөө. Ороо олгоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөтлөөд буцаад ирэх итгэл юм. Хүмүүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй.
амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд өгье подкаст.